Hello my lovelies, 20 байна. За welcome to the kitchen. За одоо галтгооноос бичлэгээ хийж байна. За тэгээ юутай ч өнөөдрийн влог эхлүүлэхийн тулд би өнөөдрийн влогоор бол айгу болон сонирхолтой юм хийн. За тэгээ өмнөх клипэн дээр бол пицца хатыг хүргэлт ирсэн. Alright, энэ жилийн special Halloween пицца хатын special ирсэн байна. За юу баг нь харцгаая. За мэдээч Mountain Dew байна. Би ер нь Pepsi уудаг, уул Mountain Dew л уудаг. За тэгэн готлаа. Энэ жилийн Halloween special юу вэ гэсэн чинь энэ Black Burger Melts гэж би ойлгосон. Тэгээд cheesy, crispy, loaded гэж байна. За тэгээд энэс нь шинэ special-ыг нь задлж үзье. За тэгэн гол энэ жилийн pizza. Halloween pizza ямар харцгаая. Wow. So good. За хар pizza юм байна. Тэгэн готлаа crust дотроо бислагтай байна. Тэнгуутла chicken popcorn chickenтэй тэгээд ийм гоё barbecue соустай. Юутай ч бол амар juicy харагдчихээн. За тэгээд setup-а хийжээд хамтдаа бүгдээрээ энэ жилийн Halloween pizza hut-ийн special-ыг амсаж үзцгээе. Let's go. Are you happy? Puka, are you excited? Melt зогон байна. Wow, so good. Pizza Hut-аас жил болгон Halloween-ийн special-ыг над руу явуулдаг байгаа. Тэгээ заримдаа би хамтраад гоё бичлэг хийдэг байгаа. Энэ жил ч гэсэндээ Pizza Hut-аас Halloween-ийн special-ыг явуулсан. Тэгээ тэрнээс гадна маргааш буюу 30-нд Pizza Hut-ийн UNESCO салбар дээр ивент болно. Тэгээ тэр ивентэд нь би бас оролцохоор очих гэж байгаа. Тийм болохоор маш олон сонирхолтой юмнууд болж байгаа. За тэгээ энийг үзээ харъя. Пиццанаас илүү надад энэ илүү сонирхолтой байгаа учраас энэ гэсэн дотроо 2 ширхтэйсэн би угаасаа хоёрыг идэггүйгээ мэдчихэж байгаа учраас би гаргасан байгаа. За тэгээ савныхын бенефит хэм бол энийг онгойлгох хэрэгтэй шүү дээ. So. Hash browns юм. За энэний бол crispy байгаа байдал нь амар таалагдж байна. За окей, pizza time. Let's go. Tabascoтой бүр амар гоё. Би одоо ингэж кичнийхаа хэсгийг галтгоондоо байгаа бичлэг авч дуусчаад тэгтээ баг галтгоондоо л үргэлжлүүлэх байхтай энэ нь нэг гэрлээ сетап хийсэн болохоор нөө Halloween-ийнхаа ширээний декорыг хийн. Окей, за ер нь бол Halloween-ийнхаа decoration-ыг энэ жил жоохон dark байлгаа гэж бодож байгаа. Тэгээ надаа хэдэн хоногийн өмнө жилдээ баг 5 хоногийн өмнө нөө маш гоё цэцэг ирсэн. Flower Market CGM гэдэг газраас тэгээд миний ойлгосноор бол яг ингээд хамгийн fresh цэцгийг хамгийн боломжийн үнээр олгож байгаа юм шиг үлээ. Тэгээд надад айгуу гоё баглаа ингэж ирэхтэй. Ер нь бол энэ баглаанд ямар ч байгальд хортой хаягдал байхгүй гэсэн байсан. Тэгээл ч ингээд урд нь ингээд цэцгийн баглааг задлахаар ингээд цэцгийг нь скотчоор ороодсон. Тэгэл айгуу олон пластик ашигласан байдаг шүү дээ. Тэгсэн бол яг гоё нөгөө нэг юм борцаасаар ороодсон. Тэгээд цэцгээ бооход ямар ч скотч ашиглаагүй. Тэгээд борцаасандаа гоё ингээд олсоор ороогоод бооцсон байсан. Тэгээд бүх одоо бүх хэрэгэлсэн зүйлс маань байгальд ингээд шингээд уусаад алга болно. Байгальд ээлтэй гэсэн мэс айгуу таалагдсан. Тэгэд энэ цэцэгнүүд маань ингээд нэг баглаанаас би 3 вар цэцэг гаргасан. Тэгээ одоо 5 хоног болчиход хахад одоо хүртэл ийм гоёр байгаа. Гэтэ нэг ийм жоохон хатцсан байгаа байдал нь бол надад илүү кул санагдчихж байгаа. Бас энэ варандаа ч гэсэндээ ингээд декор болгоод заримыг нэгээд ашигласан. Тэгэд би энийг бол айгүй гоё хатаахыг хичээгээд яг гоё хатаацсан байгаа. Ингээд хатцсан байгаа байдал нь бол айгүй таалагдаа. Тэгээ ер нь бол би цэцгээ хатангуутл нь хайчдаг төрлийн. Гэхдээ Halloween-д зориулаад ширээний чимэглэл дээр нэг юм шин цэцэг байгаас илүү нэг иймэрхүү vintage хуучирсан хатцсан байгаа байдал нэг таалагдаад байгаа болохоор би одоохондоо декорд ашиглаад байлгая гэсэн төлөвлөгөөтэй байна. Тэр нь бол би түрүү жилдээ хулуунда ингээд нүд ам сийлээд гаргаад дотор нь лаа хийж ашигладаг гэсэн бол энэ жил яагаад чи зүгээр л нэг юм хулуугаараа байгаа байдал нэг таалагдсан. Тэгээд одоо энэ лааныхаа суурийг ашиглаад гоё лаа хацсан байгаа. Тэгээд тэрийг энэ лааныхаа суурьнд одоо хийн. За тэгээд би Halloween-ийн хувцсыг хийж байгаа. Тэгээд янз бүрийн материалууд авсан юм. Жишээ нь энэ оёхтой хэрэглэх зүү. Тэгээд зурах хэрэгсэл. За тэгэнгუутла ийм тууз авсан. Энэ туузаар болохоор би энэ лааныхаа энчээ хөрхөн бантигнууд, хар бантигнууд гаргаж ирээд материал хайж агаад ийм гоё хар лаанууд олсон. Тэгээд эднэрийг энэ суурьнда ашиглаж хийд юм уу гэсэн бодол байна.
би ер нь лаанд аягүй дуртай. Айл болох гэртээ байнгалаа асаахыг хичээдэг. Лааны гэрэл өөрөө гэрт аягүй гоё атмосфер оруулцдаг. Тэр нь том гэрэлнүүд унтраага зүгээр гоё лааны гэрэлтэй байж хат бол аягүй гоё тухтай санагддаг. Тийм болохоор ер нь манай гэрт байнга лаа ujдаг хүмүүс надад ч гэсэндээ лаа аягүй их бэлгэнд өгдөг. Тэгээ надад бас сая Халлоуинтэй холбоотой, намрын улиртай холбоотой аягүй гоё лаанууд ирсэн. Тэднийг бас задлж үзүүлэе гэж бодлоо. За надад ийм хутгаад энэ хутгаараа би болохоор яг нөгөө лааныхаа тоснууд ч юм уу иймэрхүү юмнуудыг байнга янзалдаг. Okay people, өглөөний минь хүргэе. За өчигдөр шөнө нилээн шөнө болтол DIY хийсэн. Лааныхаа суурийг чимэглээ, лаануудаа байршуулад. За тэгээд өшөө зөндөм хиймээр байсан боловч цаг нилээ орой болцсон байсан. Тэгээд physical Asia үзэж эхэлсэн. Тэг өчигдөр уулна нэг л ангийн үзнэ гэж төлөвлөгөөтэй үзэж эхлээ. Тэг яалтчгүй огшоод нэвтрүүлэгтээ бүр ороод тэгээд 4 ангийн дөрвөлнг нь үзэж дуусгацсан. Тэгээд 4 анги үзэж дуусгасан чинь бүр цаг нь нилээн орой болцсон байсан. Тэгээд би лааныхаа суурийг чимгэлж явахдаа бараг нойрмог байсан. Тэгээд ханиадтай байгаа учраас нойр амралтайгүй чухал тийм болохоор ялтчгүй унтахаар шийдсэн байгаа. Одоо л өглөөрт болж जैन. Тэгээд би хөмсгөндөө хим хийлгүүлээд сормос хийх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь ингээд өвлийн үйлрэл болохоор би тиймэрхүү юмнууд хийлгэхийг дуртай байдаг. Тэгэд дулаан үйлрэл болохоор нэг их хүмүүсийг сормоснд ач холбогдол өгдөг. Яагаад чи хүүтрээд ирэхээр нэг тийм гоё вайбанд орчдөг. Тэгээ гоё сормос хийлгээд, хүмүүсөндөө хиймэлгээд тэгээ бүр ингээд хумсаа хүртэл хийлгсэн байгаа. Яг ингээд хүүтний вайб ороод ирэхээр би ингээд гоё гангалмар санагдаад байдаг. За тэгээ гутлаа газ явж тэр тритментүүдээ хийлгчээд эргэж ирээд DIY бичлэгнүүдэд дуусгаад гэрийнхаа чимэглэлүүдийг өөрч тавьж байрлуулчаад тэгээд хувцас бэлдээд ойрынхоо пицца хат ивентэд бэлэн болох болно. Тэгээд төгжрөл бүх юмыг тооцоод ер нь бол би нэг 5 цагийн үед гэрээсээ гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд өнөөдөр болохоор пицца хат ивент дээр очихдаа би бас костюм өмснө. Тэгээд тэр костюмаа бас ирж хаад харуулъя, юу болох ч харуулъя. За тэгээд влог өргөжлүүлье. За одоо гэртээ арай декорэшн өргөжлүүлье. Түрүү жилийн Халлоуины баяраар бүгд найзуудтайгаа нийлээд Dollscale гэдэг вебсайтаас хувцснууд захиалаад өмссөн баггүй юу. Тэгээ энэ болохоор манай найз охины өмссөн костюм. Тэгээ манай найз охин зүгээр яг оройны нэг үйлчлэгт явахдаа ганцхан өмссөн. Тэгээ энэ жил би гинтл пицца хатын арга хэмжээнд ер нь яваад амжих юм байна гэдгийг мэдчихээд тэгээ найзынхаа энэ фэри эльфийн костюмыг төрзүүлсэн байгаа. Энэ даалвчин байна юм хөөрхөн iridescent ягаан өнгөтэй, чирнэл ягаан өнгөтэй. За тийм бол костюм нь энэ. So pretty you guys. Тара. Хөлний гидр юм шиг байна. Тэр бүүц өмсөд бүүцэн дээр энэ гидрээ өмсөд унжуулах юм байна гэж ойлголоо. За тэгээ би 31-нд буюу Халлоуиныхаа өдөр болохоор нэлийн нэг тийм гоё классик хоррор дүр болгож байгаа. Тэгээ тэрэндээ зориулаад юм парик авсан байгаа. Маш урт шулуун парик байгаа. Окей, за ер нь ингээд хойно байгаа месси миг бити янзаараарай. Би бүр сүүлийн тоног маш завгүй юмудаа бэлдээд ер нь гэр бол бөмбөгдсөн байдалтай байна. За мейкапа баг ингээд хийчлээ. Ер нь нэг иймэрхүү энгийн цэвэрхэн байвал гоё юм болоо гэж бодлоо. Тэгээд нүдэндээ бол хурц тод eyeliner хэрэгсэнгүү зүгээр л аягүй гоё нэг тийм ягаан iridescent нэг тийм совдлог өнгийг оруулж өглөө. Тэгээд нүднийхээ доор ягаан шигтгэн ааж өгсөн. Тэгээд цагаан контур 3 цэг тавьж өгөөд нүднийхээ урталд болохоор бас цагаан цэг тавьсан. Тэгээд тухан дээр болохоор
сар тавьсан байгаа. За тэгэн готлаа одоо аутфит өмсөхөөс өмнө хэлбийнхаа чихийг ямдлая гэж бодож байна. За тэгээд бас хамранда пирсинг зүүн энийг зүүчээ. За тэгээд тухан дээр бол ингээд сар зурсан байгаа шүү дээ. Тийм чинь нартай сартай бай гэж бодоод чихнээсээ энэ эмгийг унжуулъя гэж бодож байна. Тэгээд угаасаа миний хувцс ч өөрөө ягаан чирнэлийн өнгөтэй болохоор цэнхэр өнгө бас гоё хосоод орж ирэх байх гэж бодож байна. За юу ихтэй гэхээр бид нарт юм зүү байна. За энэ зүүгээрээ эльфийнхаа чихийг за чихнийхаа үзүүрээс унжуулбал гоё. Да эндээс унжуулбал гоё гэж би бодлоо арай реалистик. Тэгэхээр энэ чэнэ цаалаад байна. Ингээл чихээ цаалчж байгаа. Тэгээд цаасныхаа дараагаар цаас нь хөрөөгөө эмгээ хийж. Тара. За ингээл эмэг маань гоё чихнээс унжна гэсэн. Гэхдээ бараг үзүүрээс байхдаа ч надад илүү таалагдах юм шиг санагдчихлаа. Тэгэхээр үзүүр дээр нь яг энэ хэсэгт нь тоолоод үзье. Тэгэхээр арай гоё унжих байх. Ясыг бодсон шиг. Үзүүртэй үйл унжилт нь илүү гоё харагдчихээн. Ёо энэ ханиадыг дуусгачих юмсан. За энэ чихэн дээр сэмтэй яг үзүүр дээр нь цаалаа. Тэгээд эмгээ зүглээ. Тэгээ гартаа бол би юм цэнхэр бүүж ногоон шигтэй бүүж зүүсэн. Тэгэн гол энэ чинь юм гоё хуучны юм шиг харагддаг юм навчтай цэцэгтэй юм зүрхтэй бүүж зүүс яг элфэн бүүж харагдаж байгаа. Тэгээд улаан жолоотой бүүж бас зүүсэн. За чих маань ингээ бэлэн болчихж байгаа байхгүй. За одоо чихээ үсээ энэ чи хавшлуулж хагаад харж байна уу? Ингээд эмэгтэй болохоор хамаагүй илүү харагдаж байгаад гэтэл эмэг нэмээд байршил таалагдахгүй байна. Жохон доороос унжуулах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ Halloween баярт миний дуртай босны шалхаан гэх юм бол яг юм гоё креатив байлгадаг нь би айгуу дуртай. Ер нь бол жилийн бусад өөр өдрүүдэд ийм креатив байдал дандаа гарахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг гоё хэлж. Тараа. Ингэж гоё хэрэгтнэ. Тэгээд жилийн өдөр ингэж чадахгүйгаас хойш Halloween өдөр бол би бүр яг гоё ингээд креатив байгаа. Аль болох өөрөө хувцас костюма хийдэг ч юм уу, аль болох өөрөө гоё DIY хийх дуртай, гэрээ чимлэхтэй хүртэл. Тэгээд тийм болохоор би Halloween баяр төр нэг дуртай. Дуртай шалтгаануудын нэг гэх юм бол тэр байна. За тэгээд уруулаа гоё өнгөлөөд өгнө. Тэгээ ер нь бол нэг юм цэвэрхэн мейкаптай бай гэж бодлоо. Нэг сүртэй драматик байгаад хэрэггүй зүгээр л юм хөөрхөн хэлэх болъё гэж шийдлээ. За тэгээ хувцаа өмсөд үзүүлье. Окей, за миний хувцас мейкап ингээд бэлэн боллоо. Хамтдаа харцгаая. Окей. Тэгээд тэрхүү өмсөд дотор нь хар ноолуурын шорт өмссөн. Тэгэхээр доорсод арахгүй гэсэн үг. Тэнгутлаа одоо энийгээ нөхрөөрөө мөрөн дээрээ сайн чанга уйлаад тэгээд бэлэн болоо. Гэхдээ яг энэ ингээд унжаа явж байхдаа ч зүгээр юм байна. Доторх хитрхи задгай байгaalсан болохоор дотроо юу нэм V-neckтэй хар майк өмсчлөө. Тэгэхээр одоо нэг их задгай харагдаад тахгүй. За ингээд миний элфи лук бэлэн боллоо. За бүгдээрээ Pizza Hut-ийн UNESCO-гийн локейшн руу явцгаая. Тэгээд Halloween-ийнхаа quiz-ийг таалгацгаая. Надад амжилт хүсье. Wow, so cute. Ta-da! La la la. За боолгоо буцаад маш боломжтой боолгоо. Чи юу вэ? Pennywise уу? Арай жоохон даруух нэг чи юу вэ? Сасуки юм уу? За бид ч одоо бид ч одоо. Дайгтай бид одоо. 3 2 1 Hi, romantic.
Hi guys, арга хэмжээнд яваад ирлээ. Тэгээд пицца хат дээр бас арга хэмжээ маш гоё боллоо. I had so much fun. Үнэхээр хөвгчлөлтэй болоо. Тэгээд пицца хатын арга хэмжээнд ирсэн. Хүүхдүүд, залуучууд үнэхээр гоё исэн. Тэгээд костюмнуудыг бол маш гоё зохицуулаад, маш гоё дүртэй хувираад ирсэн бэлээ. Тэрхийдээ бол надад айгүй хөвгчлөлтэй байлаа. Тэгээ би тэнцээ уулна 30 минутаас нэг 40 минутын л хооронд байх хэрэгтэй байсан. Гэтэ надад бүр айгүй гоё санагдсан болохоор би тэнцээ баг цаг 20 минут байж түрээд ирсэн. Тэгээд квиз таалгасан. Ер нь бол Halloween квизийг би асуулт хариултыг ер нь нэлээд одоо хэцүү байх болов гэсэн чинь маш олон хүүхэд залуучууд айгүй хурдан лаглаг хариулсан. Тэгээ баг нилийн бодхуу цэмэг ч гэсэндээ гяс хариулсан. Тэгээ тэр нь ойлоо айгу мундаг байсан. Би сая тэгээд костюмтэй байгаа дээрээ Instagram дээр reel хийж амжсан ч гэсэндээ зураг авахулж амжаагүй. Тэгээ гоё. Өөрийнхөө Canon-оор гоё зураг авахсан. Нэг ярдаа. So cute. За энэ лааны суурь минь болохоор арай бас legit харагддаг. Энэ болохоор нэг тийм girly жоохон cute тэгээ хөнгөн. Энэ болохоор яг нөгөө хүнд тэгээд яг нөгөө нэг vintage хэв маягаа өөртөө агуулсан. Энэ барагч vintage л ах. Тэгээд одоо энэ хуучин хасаасан лааныхаа суурнуудыг цэвэрлээд тэгээд харлан лаануудаа байршуулаад. Тэгээд би өөр юм Halloween өдрүүдээр spooky season-д бол айгүй их кино үзэх дуртай. Тэгээд гоё аудио бук сонсох дуртай. Тэгээд шинэхэн жолооч болчоод би өөр нь бол жолоо барихыг маш их enjoy хийж байгаа. Яагаад гэвэл жолоо барьж байхдаа би дуртай гоё подкаст, аудио бүкээ сонсоод явах боломжтой болох надаа. Ер нь бол хүмүүс ингээл замын төвчрэл стресстэй байдаг штэ. Миний хувьд бол харин ч зэрэгээрээ яг зам төвчлөлтэй л ахын бол би за гоё өөртөө цаг гаргаад номоо сонсъё доо гэж боддог. Тийм болохоор ер нь жолоо сурсан миний experience одоогийн жолооч болох гээд байгаа амьдрал бол надад аюу их таалагдж байгаа. Окей, за тэгээд одоо аудиобук сонсъё гэж бодож байна. Тэгээд миний нэг ихлүүлсэн аудиобук байгаа. Тэгээд тэрний нэрийг би энэ гаргачих. Тэгээд одоо бичлэг хийж явахдаа сонсох юм бол copyright тавьчих магадгүй. Тийм болохоор бичлэгээ одоо ай тавиад тэгээд би аудиобукээ сонслоо. Окей, сая хэсэг хугацаанд амарч агаад сайн нэг ивент дээр намайг тагилсан хүмүүсийн сторинуудыг нь решер хийчээд тэгээд камерын дээр авахсан зургуудаараа пост хийсэн. Би надад энэ зураг бүр айгүй их таалагдаад байгаа. Тэгэд гоё араад лайклаарай. За тэгээд надад нэг айгүй гоё би лав бэлгэнд ирсэн гэсэн чинь энэ чинь баг 5 хоногийн өмнө ирсэн юм уу? Тэгээд над руу инстаграмаар намайг дагдаг нэг эмэгтэй бичсэн байсан. Тэгээд ингээд өөрт чинь гоё бэлэг өгс юм аа гэд. Тэгээд намайг дагдаг болохоор миний лаанд айгүй их дуртай анзаарсан юм шиг гэлээ. Тэгээд тэр эмэгтэй болохоор өөрөө бүрлээ. Айгүй олон жил хийж байгаа гэсэн. Тэгээд над руу тийм бичсэн байсан. Би бүр лаа өгсөнд нь маш их баярлалаа. Ямар гоё юм бэ гэ. Тэгээд надаа ийм их лаа өгсөн гэж би юусэн мэдээг байхгүй юу? Гоё лаа бил гэсэн хэрэг би за гээ. Тэгээд манай пилатесийн хичээл яг төвд ордог байхгүй юу? Тэгээ би за хоол явуулж яхаар гээд пилатесийн хичээлийнхаа офис дээр хөргүүлчихье гээд тэгээ тэр барилга дээр авчирд өгсөн байсан байхгүй. Тэгээд би үүдний ресепшнээс надаа нэг уудтай юм ирсэн байх хэвээр гээд тэгсэн чинь 2 том уудтай бэлэг тэгээд бүр айгүй гоё үнэртэйсэн байхгүй юу? Нэг тийм essential oil, айгүй гоё нэг тийм намрын cinnamon, spicy үнэрнүүд. Тэгээд би бэлэг маш их таалагдлаа гэд ингэсэн чинь баярлаа. Би чамайг дагдаг юм аа. Ингээд үнэхээр таалагддаг шүү. Гэхээр би маш их баярлаа. Тэгээд лаанууд нь яг миний гоё дуртай сонирхол байсан гэсэн чинь би өөрөө candle лааны артист юм аа. Тэгээд нийт 8 жил лаа декор урлаж байгаа гэсэн. Тэгэхээр бүр мэрэгжлийн. Тэгэхээр би тэгэл ийм гоё юмнууд явуулсан юм байна гэсэн чинь тэгээ би айгүй гоё үнэртэй байсан ингээ машинда хийгээд гэртээ авчир хооронд л машин бүр айгүй гоё үнэртэй болсон гэсэн чинь үнэрээ би Солонгосоос авчирдаг. Тэгээд бас Америкийн нэгдсэн улсаас захиж лаага хийдэг гэсэн. Тэгэхээр би вау гэдгсэн байгаа. Тэгээд би одоо хүртэлтэй лаана задлаг байгаа. Тэгээд одоо яг задлах чинь so excited. Тэгээ бүр
Яа яаж юм гоё үнэр гаргасан мэдгүй. Та ямар хөөрхөн юм бэ? Happy Halloween гэсэн бүр юм тууцан дээр хүртэл энэний юм стикер наацсан байна. Яг энэ задлахаас өмнө бүтэн байгаа дээр нь гоё зургийг авчихтий. Oh my god, би юутач гоё ирээлний материал авчлаа. Тэгээд бэлгэнүүд одоо бүүнээр хамтдаа задлаа гэж бодлоо. Дээлэндээ анхаардаг хүмүүс аягүй дуртай. Энэ нуутыг хараа. Энэ pumpkin patch гэсэн нэртэй ийм гоёлаа ирсэн. Тэгээд soy wax candle гэсэн. Тэгвэл яа guys энэний үнэрийг би та нарт камерны цаанаас мэдрүүлж болдог ч байсан болоосаа. Тэгээд энэ ла ийм гоё томлоо. Тэгээд ийм гоё намрын өнгөтэй, өнгө аястай. Тэнийг ардаа миний яг цэцэгтэй хосолж байгаа зү. Wow, so beautiful. Бас ийм гоё хардаа керамикаар намрын алтан навчийг дүрслээд ийм гоё алтны үрцтэй ийм гоё навчтай жижиг диш явуулсан байна. Энэ дээр болохоор нөгөө түлхүүрээч тавьчих болно. Эсвэл бол янз бүрийн декоратив юмнууд тавьчих болно. Эсвэл би эм бүгж жуулрынууд энэ дээр тавьчих болно. Энэ л болохоор мөн л гоё намрын бүх гоё үнэртэй тэг яг whipping cream үнэртэй байгаа юм шиг. Тэгсэн чинь whipping creamтэй тэг голын нэрдэ jack o' lantern тэгээд гавлтай, мандаринтай, карамелтай. Энийг болохоор би яг маргааш Halloween-ийнхаа барьц special edition болгож гаргаж тавина. Тэгэд энэ ч болохоор энэ лаг хийдэг юм ихтэйгийн утас байна. Хамаагүй тавьж болох хэсгийг би мэдгүй байна л да. Гэхдээ лаан дээр тавьсан бом чи бизнесийн дугаар болов гэж би бодож байна. Тэгэхээр хэрвээ ийм намар гэртээ декор болгож тамирал холбогдоод аваарай. Би дугаарыг энэ доор тавьчих. Би тэгтээ өөрөөс нь зөвшөөрөл авчнаа дугаарыг чинь хуваалцаж болох уу гэд. За одоо эднэрийг задлаа. Одоо боргоцой pine nuts байна. Тэгээд холоо байна. Ийм алтлаг өнгө оруулсан байна. Тэгээд лимон ингээд одоо ямар хөөрх юм бэ? Тэгээд orange байна. Дахиад холоо. Тэгээд ийм цайвар холоо байна. Ой, энийг хартаа сагсан дотор ийм олон холоо байгаагаар энэ лаг хийсэн байна. За тэгээд том жижиг холоонууд. Тэгээд өөр өрнгийн холоонууд. Вау. Энэ л юу шүү дээ. Jack o' lantern. Вау. Ингээд ер нь гэрийнхаа өрөө болгонд нэг лаа тавьчихад баг хүрэлцэхэр их лаатай болчлоо. Тэгэд энэ ойлон гоё лаануудаараа декор бүгдээр үргэлжлүүлээд хийцгээе. Надад бас нэг хоёр pumpkin нийлээд бүр яа гоё намрын урамсгал харагдчих. Нэрээ бүгдийг нь хадгалаад хайхамнуудаа хаяад за тэгээд аяллаа үргэлжлүүлцгээе. За хамаг юмнуудаа цэвэрлээд галтайгоо цэгцлээд тэгээд босаа зочныхоо өрөөний декоруудыг бэлдээд маргааш өглөө хаалгадах шүүхтүүтэй бүх юма бэлэн болгочоод чихрүүдээ бэлтжлээ. Тэгээд тэг ширээ зочныхоо хоолны ширээгээд бүгднийг нь цэгцлээд янзалчлаа. Бэлгэн ирсэн гоё лаануудаа тэгээд Halloween-ийнхаа декорууд лаануудыг бүгднийг нь гоё arrange хийгээд тавьчлаа. Тэгсэн ханиадныхаа юмнуудыг ууцсан, чицран нууцсан. Тэгээ одоо ер нь бол гэр цэвэрхэн бүх юм ингээд унтахад бэлэн болсон байна. Тэгээд миний влогт хамтсан та бүхэнд маш их баярлалаа. Halloween-ийн өмнөх өдрийн баярын мэнд хүргэе. Тэгээ бүгдээрээ гоё enjoy хийгээрэй. Маргааш би дахиад үргэлжлүүлээд влого хийх болно. За тэгээд миний хэлээр good vibes only. Bye.